За сайн байцгаана уу багш нараа. P10 Pro загварын бидний худалдаж авсан график таблет буюу энэ зурдаг таблетыг хэрхэн ашиглах вэ гэдгийг зааж өгье. За тэгэхээр график таблет маань задлаад үзэхэд дараах төхөөрөмжүүдтэй ирсэн байна. За энд гарын авлага байна, энэ USB шилжүүлэгч байна. Энэ одоохондоо бид нарт хэрэг болохгүй. За үндсэн таблет хөрөмж маань байна. Таблет хөрөмж маань байна. За үүнийг дагалдуулаад за энэ таблет хөрөмжин дээрээ зурдаг үзэг. Үзэгний суурь. За үзэгний суурь маань журах ёстой. За энд хамгийн бол USB залгуур гэсэн энэ гурван үндсэн төхөөрөмжөөс бол дараах график таблет маань бүрдэж байгаа. За энийг ашиглахдаа за эдгээрийг тэнэглэн барина гэсэн асуудал гайгүй. Энэ USB залгуурыг харж байгаа. За энэ USB залгуур руу USB-гийнхээ нэг үзүүрийг залгаад за энэ маань тоон дээш хараад ингэж холбогдох ёстой. За нөгөө үзүүр маань компьютерийнхоо USB 2.0 3.0 альж порт руу USB порт руу холбогдоход график таблет маань компьютертойгоо холбогдож ажиллах боломжтой болно. За энэ дээр график таблетийн хувьд бол айхтар сүртэй инсталл гэдэг ах зүйл байхгүй. Энэ бол яг маус шиг зурд бичдэг таблет учраас за та энд маусны поинтер байна. Энэ дээр үзэг маань ерөнхийдөө өөрийн гэсэн товчтой. За энэ товчон дээрх үйлдэлүүдийг би одоо хэрхэн хийх вэ гэдгийг тайлбарлая. За төхөөрөмж компьютертой USB холболтоороо холбогдсон тохиолдолд таны маусны загц чиг харж байгаа. За энэ маусны загчаа за энэ график таблетэн дээр ингээд хөдлөгөхөд маусны чин загчийг өдөрж явах юм бол юу яаж нэ гэсэн үг. Амжилттай энэ төхөөрөмжт нөгөө график таблеттайгаа холбогдсон байна гэсэн үг. За багш нарын хувьд хэрхэн ашиглаж болох вэ гэхээр за PowerPoint-ийн слайдн дээрээ жишээ нь за слайдаа тоглуулчихна. За слайдаа тоглуулсны дараа слайд шоу хийсний дараа маусныхаа баруун гар талын товчийг дарангууд pointing options гэсэн хэсэг байгаа. Эндээс за pen гэсэн сонголтыг сонгочих юм бол энэ дээрээ зураг авчна гэсэн. За квадрат дээр нэмэх нь b квадрат язгуур дор c ч гэдэг юм ингээд зураг авчих боломжтой гэсэн. Мөн слайдуудаа удирдаад за motherboard компьютерийн хардвер гэдэг нь motherboard, CPU, keyboard, monitor гэсэн зүйлүүдээс тогтдог. За жишээ нь monitor гэсэн төхөөрөмж нь энэ байна. Keyboard гэсэн төхөөрөмж нь энэ байна. CPU гэдэг бол internal hardware буюу процессор дотроо байрладаг. Motherboard буюу энд байрладаг ч гэдэг юм уу. Ингээд слайдн дээрээ зураад бичээд явахад самбарын үүргийг ер нь захим сургалтын үед бол энэ төхөөрөмж маань бол бүрэн гүйцэтгэж байгаамаа. За мөн энэ төхөөрөмж дээрээ мэдээж дадлаг хийх шаардлагатай над чиг муухай очихгүй а квадрат дээр нэмэх нь b квадрат ч гэдэг юм уу. Би энэ угийн муухай бичдэг хүн энэ дээр анх удаа ашиглаж үзэж байгаа учраас бол жоохон муухай бичээд байна. Зөв c ч гэдэг юм уу. За өөр чинь за энэ дээр график таблетийн үзэгний хувьд бол энэ өөрийн гэсэн товчтой байгаа. Энэ товчийг ямар үед ашигладаг вэ гэхээр энэ товчны арын хэсэг нь арай өндөр байгаа. Өндөр хэсэг дээр дарах юм бол дараад энэ бичсэн хэсгүүд дээрээ маусныхаа курсорыг гүйлгэх юм бол муухай бичсэн зүйлээ яг самбарын альчуур шиг харилгаад за арай гоё жаа квадрат дээр нэмэх нь b квадрат тэнцүү c язгуур дорч гэдэг. За мөн x1 2 тэнцүү квадрат дээр нэмэх. За тийм одоо энэ
P-ийнхээ үзэгнийхээ хойд энэ тогор баатан дээр дарах юм бол энэ бичсэн зүйлээ арилгаад тэнцүү x ч гэдэг юм. X жоох мохорчлээ гэвэл тэгэхээр ингээ арилгаад ингээ зураа бичээ явна гэсэн үг. За мөн та бүхэн маань таблет ашиглаж байгаа бол ингэж болно. За энэ pointing option хэсгээс мэдээж зурх өнгөө сонгож болно. За харыг сонгочих юм бол энэ дээр за 8 дугаар асуулт. За энэ дээр 5 дугаар асуулт, 3 дугаар асуулт, 3 4 дугаар асуултанд хүүхдүүдэд хариулаарай ч гэх юм уу. За мөн эндээс highlight гэсэн сонголтыг сонгочих юм бол энэ маань тодруулагч. За 8 дугаар асуултыг тэмдэглэж байгаа хариулаарай. 6 дугаар асуултыг тэмдэглэж байгаа хариулаарай ч гэх юм энэ тодруулагч байдлаар мөн ашиглаж болно. За муухай зурсан хэсгүүд ингээд нөгөө энэ товчон дээрээ дараад арилгаж болно. За pen tools-ыг ер нь ашиглах гэж байгаа бол энэ урьдчилаад юу оруулжуулах зүгээр юм лээ. Grid line буюу энэ шугам. За энэ би Монгол бичгээр бичих гээд үзье чадах нь үгүй юу? Эдгээр за их муухай очлоо би нэг арилгана. Ой. Erase сонголтыг сонгох юм бол ерөнхийдөө бас ингээд дандаа арилгадаг байдлаар бичиж болно. За эндээсээ пенээ сонгочих. За гэх юм бол за би энэ гараа оруулахгүй сайн бичиж чадахгүй байгаа даа энэ дээр доол. За би монгол бичгээр бичих гэж болох юм байна. За мөн энэ нөгөө нэг шугам зурагч гэдэг юм уу математикийн хичээл дээр ингээд нөгөө график гэсэн бол дээрээ парабол зурдагч гэдэг юм уу гээ ашиглаж болно. За энэ дээр одоо математикийн юу вэ? Grid line байна. Энэ дээр А квадрат дээр нэмэх нь b квадрат тэнцүү c x 1 2 тэнцүү дээр а квадрат x3 дор b-ийн квадрат нэмэх нь c-ийн квадрат боохон ч гэдэг юм уу. Ийм байдлаар ингээд бичээд явж болно. За буруу бичсэн зүйлсээ ингээд арилгаад бичсэн зүйлсээ гэдэг явж болно. Ер нь бол энэ товчны хувьд бол хоёр үүргийг гүйцэтгэх нь артлын товчон бол эхний сонгосон таны сонгосон бичих хэлбэрийг сонгож өгнө. Артлын товчон сүүлд ашигласан эхний товчон өмнө нь ашигласан энэ сонголтыг сонгож өгнө. Ингээд багш нар ашиглаа яваарай. За энийг жишээ нь Teams дээр хэрхэн ашиглаж болох вэ гэдгийг одоо тайлбарлаж. За энэ Teams дээр миний туршилт гэсэн туршиж үздэг групп байгаа. Туршилт гэсэн групп руу ороод энд митинг зарлажээ. За митинг маань зарлагдаж байна. За митинг зарлаа ингээ хүүхдүүд камера өгөө ороод ирлээ гэхэд та энэ дээрээс дэлгэцээ өгөх сонголтноос энд Microsoft Whiteboard гэсэн сонголт байдаг. Энийг сонгочих юм бол за та энэ график таблетн дээрээ бичсэн зүйл маань шууд за энд за би планаар чи үзгээ сонгоод за а квадрат нэмэх нь квадрат тэнцүү c x дээр нэмэх нь x2 нь за уламжилж гэх юм уу
Хязгуурын тэмдэг ч юм уу тусгай тэмдэгтүүдийг ерөнхийдөө бичээд авах боломжтой гэсэн үг. За яг самбар шиг ингэж ашиглаж болно. За мөн та өөрийн самбар дээр биш дэлгэцээ ширлээд дэлгэцэн дээрээ слайдаа гаргаж ирээд за эндээс хүүхдүүдтэй ингээд тайлбарлаж хагаад слайдн дээрээсээ жишээ нь за энэ хэсгийг заавалжгүй тэмдэглэж авах шалгалтын чухал материал ч гэх юм уу. Энэ дээрээс үтгээ сонгоод за энэ дээр input device hardware ч гэх юм нэг бүр муухайцсан бол харилцаад ингээ явах боломжтой. Яг самбарын үүргийг ерөнхийдөө захим сургалтын үед бол энэ төхөөрөмж маань сайн гүйцэтгэж байгаамаа. Тэгэхээр багш нараа над шиг муухай очиж болохгүй. Би маш муухай бичдэг хүн. Мөн энэ төхөөрөмж өнөөдөр л задлж ингэж шалгаж үзэж байгаа учраас бас дадлаг хийх нэлээд шаардлага байгаа. Ерөнхийдөө мэдрээд энэ төхөөрөмжнийхөө хэмжээг мэдрээд үзгийг мэдрээд гэх юм бол илүү гоё бичгээр юм байлаа шүү. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.